Хатан зоригт баатарлаг бяцхан уурнууд. Баатарлаг үнэнч нохой эрэмгийг хүлгийг хүний үнэнч анд нөхөр хэмээн ярьдаг. Тэгвэл тэднээс дутгааргүй эр зоригтой сайхан сэтгэлтэй муурнууд бас байдаг юм. Бяцхан эзнээ нохооноос аварсан Тара муур. Америкийн нэгдсэн улсын иргэн Рошер болон Эрика нар 2008 онд бусад хүмүүсийн нэгэн адил тэжээвэр амьтаа авсан Тара гэх нэртэй муур байлаа. Тара муур залуу хосын Калифорни мужийн Бейкерсфилд хотод орших гэрт нь 6 жил цуг амьдарсны дараа буюу 2014 оны 5 сарын 13-ны өдөр тэдний 4 настай бяцхан хүү болох Жеремиг аюулаас аварсан юм. Хосууд гэртээ амарч байх үеэр тэдний бяцхан хүү Жереми байшингийнхаа гадаа ундаг дугуугаар тоглож байв. Гэтэл хажуу хөрш айлын лабрадор үйлдвэрийн Scrappy нэртэй нохооны уяан тайлагдаж, хүүрүүд дайрч хөлнөөс нь хазаж, улмаар хүүг дугуунаас нь унгон чиржээ. Яг энэ үед Тара муур гарч ирэн нохоог хөөж явуулан бяцхан эзнээ аюулаас баатарлагаар аварсан юм. Түүний ээж хүүгээ хашгирах чимээгээр гарч ирсэн бөгөөд тэр үед муур нь нохоог хөөж байсан байна. Тэд хяналтын камераа ухрааж үзэхээс өмнө яг юу болсныг сайн ойлгоогүй байсан аж. Хүү хөлөндөө хид хідэн ойдол тавиулсан бөгөөд түүний эцэг их муур маань байгаагүй бол илүү муу зүйл болж болох байсан хэмээн ярьжээ. Энэхүү үйл явдал тэдний байшингийн хамгаалтын камерт бичигдэж үлдсэн бөгөөд хүүгийн аав Рошер тэрхүү бичлэгийг YouTube-д тавьсан даруй олон сая хүн үзэж дэлхийн мэдээллийн агентлагууд тэрхүү бичлэгийг цацаж байсан билээ. Түүгээрч барахгүй баатарлаг гавьяа байгуулсан Тара муурд Лос Анжелес хотын амьтны хамгаалах байгууллага 33 дахь удаагийн үндэсний баатар нохоог зарлан тунхаглах баатарлаг нохоо шагналыг олгожээ. Тара зөвхөн нохоонд олгодог энэхүү шагналыг хүртсэн түүхэн дэх анхны муур болон үлджээ. Харин хүүг барьсан нохоог амьтдын хяналтын төвд шинжилгээ хийлгэж шалгуулахаар өгч тэр нохоо байрч хорсон ажилтнууд руу мөн дайрч байсан тул Калифорни дахь амьтны хяналтын төвд устгажээ. Амьтаа хамгаалах хөдөлгөөний мянган зүтгэлтэн нохоог устгуулахгүй байх талаар онлайн хөдөлгөөн өрнүүлсэн ч амжилт олоогүй юм. Сайхан сэтгэлд эрэлхийг ээж муур Скарлетт. Эрэлхийг Скарлетт бол дэлхийн хамгийн алдартай муур бөгөөд тусгай шагнал хүртсэн тэр муурны баатарлаг үйлс эзэндээ үнэнч чанарын тухай өгүүлсэн ном, кино, зохиол олон байдаг. Нью-Йоркийн Бродвей театрт муурнууд мюзикл тасралтгүй тоглогдож байсан 1996 онд тус улсын Бруклийн дүрэгт нэгэн залбин муур муурнуудаас дутгааргүй олонний сэтгэлийг татжээ. Тэр муур хуучны нэгэн гаражт 4 муужгаатайгаа толгой хоригдож байсан байна. Гэтэл уг гаражт гал гарсан бөгөөд галыг унтрааж байх үед гал сөнөгчдийн нэг нь шатаж байгаа гаражнаас муужгаануудаа татан гаргаж байгаа муурыг олж харжээ. Их муур биеийн шатаж байхад ч муужгаануудаа нэг нэгээр нь 100 гаражнаас гаргах гэж тэмцэж байж. Түүгээрч барахгүй гаражны хажууханд байсан нэг золбин гөлгийг мөн аварчээ. Тэр муурны чих савар гэд биеийн бараг бүхэлдээ түлэгдсэн байсан бөгөөд муужгаануудаа аварсныхаа дараа ухаан алдан унжээ. Гал өнөөгчдийн тусламжтайгаар 4 муужгаан хамт эсэм мэндүүлсэн эрэлхэг муурны түүх олон хүний сэтгэлийг хөдөлгөж муужгаануудын хамт өргөж авах 1000 гаруй санал ирсэн гэдэг. Бруклиний оршин суугч нэг эмэгтэй түүнийг худалдан авч Скарлетт гэдэг нэр хайрлсан байна. Скарлетт 2008 онд амьсгал хураажээ. Скарлеттийн эр зоригийг үнэлж Британий хатан хааны нийгэмлэгээс шагнасан байна. Живж буй хөлөг онгоцноос эзнээ аварсан Том муур. Австралийн далайчин Грант Макдоналд гэх эрхэм хөлгүй цэнхэр далайд гарах бүртээ өөрийн хайртай муур болох Томыг байнга авч явдаг байв. 2015 оны 9-р сард Грант өмнөд Австралийн эргээс 40 милийн зайтай ирж байх үед түүний хөлөг онгоц нэвтэрч маш их хэмжээний ус нэвтэрч орж ирсэн байна. Хөлгөө автомат удирдлага дээр тавьсан Грант юу ч мэдгүй унтаж байсан бөгөөд харин түүний муур Том юу болоод байгааг мэдэж эзнээс ирээжээ. Түүний эзнээс ирсэн цаг нь өглөөний 5 цаг бөгөөд энэ цагт Том өглөөний цайгаа бэлдүүлдэг бөгөөд харин энэ удаа өглөөний цайгаа бус өөрсдийнх нь амь нас аюулд орсон болохыг сануулгах зорилготой эзнээс ирсэн байв. Хөлөг онгоцыг бүхэлдээ живхээс уртаж Грант аврах завин дээр муурныхаа хамт гарч амьд үлдэж чаджээ. Удалгүй түүнийг Австралийн аврагчид олж харан эрэг рүү авчирсан байна. Тэрээр хэлэхдээ Осфрей хөлөг онгоц маань сүрсэн ч бид амьд гарч чадлаа. Тэр бол миний баатар гэжээ. Осфрей хувийн хөлөг онгоц нь түүний худалдаж авч байсан нэлээд үнэтэй эд хөрөнгөний нэг байсан ажээ. Үхлээс эзнээ аварсан Паддинг муур. 2012 онд Эми Юнг болон түүний хүү Этан нар нэгэн амьтны асрамжийн газраас Паддинг хэмээх нэртэй 8 настай муурыг нэлээд эргэлзэж байсны үндсэн дээр үрчлэн авчээ.
Харин Падинг Муур асрамжийн газраас авчирсан тэр өдрийнхөө оройн нь Эмигийн амийг аварсан байна. Эми чихрийн шижүү өвчтэй байсан бөгөөд тэр өдрийн оройн нэг ширхэг эм уугаад унтахаар орондоо оржээ. Гэтэл Эми төд удалгүй багтарч ухаан алдсан байна. Үүнийг мэдсэн Падинг шинхэн эзнээс сэрээхийн тулд эхлээд түүний цээжин дээр дэвхцэж сэрэхгүй болохоор нүүрэн дээр нь шээж тохоог нь хазаж ухаан оруулсан байна. Эми сэрэнгүүтээ хүүгээ дуудах гэсэн боловч Эмигийн бие маш сул байсан тул хүүгээ дуудаж чадахгүй байсан гин. Тиймээс Падинг Муур хажуу өрөөнд унтаж буй Эмигийн хүү Этан руу очиж түлхэн сэрээгээд түүнийг Эмигийн өрөө рүү дагуулж ирсэн байна. Ингээд Этан яаралтай түргэн тусламж руу залхан дуудлага өгчээ. Падинг Муурны энэхүү баатарлаг үйлдэлээр Этан хүү ээжигээ аварч чадсан бөгөөд Эми чихрийн шижүү өвчнөө эмчлүүлж хүү болон өөрийнхөө баатарлаг муур болох Падингтайгаа цуг аз жаргалтай сайхан амьдарч байгаа ажээ. Гудамжинд орхисон хүүхдийг аварсан Маша Муур. Обнинск мужид орших орон сууцны үүдэнд амьдардаг Маша гэх үслэг муурыг хүний аймнаас аварна гэж хэн санах вүлээ? 2015 оны жихүүн хүйтэн өвлийн 1-р сарын 1 өдөр бусад өдрүүдтэй харьцуулахад Маша нэг л өөрөөлөө. Тэрээр өвдсөн аятай тасралтгүй дуугарч байв. Харин түүний энэ байдлыг гэрлүүгөө орох гэж явсан оршин суугч Ирина Лаврова анзаарч түүний эргэн тойрныг сайтар ажиглаж хартал хайрцаган дотор Маша өөрийнхөө үсрэхэг биеэр төрөөд удаагүй байгаа нэгэн нялх хүүхдийн хучин хажуудаа тавьсан байлаа. Сандарсан эмэгтэй яаралтай түргэн тусламж дуудаж хөлдөг шахсан хүүг эмнэлэгт хүргэсэн бөгөөд Аз болоход хүүгийн амь насыг аварч чадсан байна. Эмч нар хэлэхдээ хэрвээ муур үсрэхэг биеэрээ түүний хучаагүй байсан бол энэ хүүхэд газар дээрээ хөлдөж өгөх байсан хэмээн хэлсэн байна. Магадгүй энэ муур өмнө нь хүүхэдтэй айлт байсан болохоор бяцхан хүүд ингэж анхаарал тавьсан байх. Хожим тэрхүү хүүхэд дөнгөж төрөөд нэг ой хүрэх гэж байсан бөгөөд эх нь хин нэгэнд өвчлүүлэхээр гудамд орхисон болох нь тогтогджээ. Хүний амь нас аварсан Машад харьяа дүүргийн газраас хоол хүнс амьдрах тухтай газар олгосон байна. Оршин суугчид муурыг баатар хэмээн нэрлэж муу хүнээс дээр ухаантай муур хэмээн ярилцдаг болжээ.